Итүгэн арт кемп гэж олон улсын зураачдын урлагийн орчин үеийн урлагийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Тэгээ энэ арга хэмжээнд бол одоо 9 орны 130 зураачдаар ирж энд өөрийн бүтээлүүдээ 3-4 өдрийн хугацаанд ингээд хийж бүтээгээд тэгээд энэ бүх бүтээлүүд нь энэ нутагт ингэж үлдэхээр нэг юм сонирхолтой ажил хийгдэж байж байна. Яг энэ төсөл бол өнгөрсөн жил эхний удаа бол үйл ажиллагаа хийж эхэлсэн. Тэгээ одоо энэ жил бол олон улсын болоод 2 дахь удаа хийгдэж байна. Тэгээд дараа жил бол илүү өргөн хүрээнд илүү олон хүн хамарсан, илүү олон улсын, илүү олон эртний алдартай уран бүтээлч энд одоо ирэх нь ер нь тодорхой болж байна дөө. Одоо энэ жилийн ажил бол тэгэхээр бас онлайнаар бас мэдээллийн бусад сувгуудаар нэлээд одоо цацагдж байна. Энэ бол бас яг энэ чиглэлээр урлаг бүтээдэг хүмүүсийн бас анхаарлыг татж байна гэж би бас үзэж байна. Жамцхан нөө Ганбаатарын Бямцэрэн гэдэг уран бүтээлээ Google-тэйгээр хийдэг. Тэгээ Араб фестивал Итүгүний Араб фестивал анх удаа оролцож байгаа. Тэгээд миний хамгийн анхны том бүтээл болсон. Тэгээд ерөнхийдөө энэ дээрээ ахчаас зөвлөмж аваад маш их юм суралцсан байна. Бас байгальтайгаа ингэж гадаа бүтээж их надад айгүй гоё шинэлэг, айгүй челленж байлаа. Hello everyone. My name is Varvara Elina. I'm from Russia, Republic of Sakha-Yakutia, and I work in Ara Festival. My work is about the sun and cosmic energy for everybody lives in the earth. This energy is powerful and so shining for everybody who lives in the earth.